Мэдрэх нь тийм ч амар биш. Гэхдээ хойштой манайхаа нэг удаа л мэдрэхэд төгжээсээс гарчдаг байхгүй юу? Насаараа цогтааж тэр төгжээс нь байснаас нэгэн хорон мэдрээ тэр төгжээсийг сүм цохиод гараад ирэх. Сүмлөөд гараад ирэх. Зүгээр л мэдрэмж штэ. Энергийн гацаа авахгүй юу? Тэр энергийн гацааг жоохон мэдрэхтэл, хэдхэн секунд мэдрэхтэл тэр төгжээс тайлагддаг. Энергийн гацаа тайлагддаг байхгүй юу? Дэвшээж энэ халуу оргиж гин. Яг үнэ. Таны сэтгэл би чинь халуу дүүжиж энергиэрээ бэлхжиж бүрэн болж аж хороогийн баялагийг хүлээж авахд үйлсээ тааруулна. Давтамжаа тааруулна. Мөн үү? Хүйтэн би чинь хүтэн оргоод яс чинь янгинаад эн тэнд өвдөөл амьсгал чинь төгжигдсэн зүрхний цохилт чинь ийм байдалтай хязгаарч хороогийн баялагийг та ямар ч стратеги хэрэглээд ямар ч бизнес эрхлээд нэмэр байхгүй. Бизнес эрхэлсэн ч тэр мөнгө чинь гараа явчихна. Хичнээн ингэж ийм байдалтайгаар хичнээн та өдөр шөнөгүй хөдөлмөрлөд нэмэр байхгүй. Жоохон мөнгө олон гараад явчихна, эсвэл өөрөөсөө нэг бүтлгүүдэд л байна. Тийм давтамжинд, тийм цикл давтсан хүмүүс байгаа юу? Зөндөө байдаг шүү дээ мөн үү? Зөндөө байгаа те. Тэр төгжээсийг тайлъя. Та ядарчлаа ажиллах албагүй байхгүй юу?